Эртээ урдын цагт гурвалжин хүү эрдэм ном сурахаар сургуульд орж гинэ. Ардын сургуулийн алтан босхийг гурвалжин хүү алхаж орохдоо улам мундаг, улам сайн гурвалжин боллоод баллаад өгөндөө гэж ботож байлаа. Үүндээ ч итгэлтэй гэж жигтэйхэн сургуульд орохыг мөрөөдөж аав бараг дугуй ээж дугуйрхуу нараасаа гүйж орсон юм. Аав ээж нь бит хоёр шиг л дөрвөлжиндүү хүмүүсээс яхаар ийм гурвалжин хүүхэд гардаг байна гэж гайхаж толгойс ихсэрнэ. Тэгснэ залуудаа л ийм гурвалжиндүү байсан бах та гэж уулга алдан барин байж сургуульд оруулсан юм гинлээ. Гурвалжин хүү сургуульд орсон анхны өдрөө бүх юм нь содон, айл айлын дөрвөлжин, тэгшүнцэгт, олон өнцөгтгээд зүйл бүрийн хүүхдүүд нэг дор цуглан бие биенээ харж гайхаж байлаа. Тус сургуулийн багш нар харин бүгдээрээ бөөрөнхий дугуй хүмүүс байлаа. Хүүхдүүд яагаад эдэнд ийм өнцөг байдаггүй болоо гэж гайхна. Гэвч багшийг хүндлэн гэж жигтэйхэн. Хадагтай багш нар эхний өдрөөс л хүүхдүүдийг өөрсөд чигээ болж байж л хамгийн мундаг болно гэж хичээл зааж эхэлнэ. Бүх хүүхдэд дугуй дүрсний хэв загвар үзүүлж үүнд бүгдээрээ багтах ёстой гэж байлаа. Зарим хүүхдүүд дорхноо дунд ангиасаа тэр хэвэнд дорхноо дасаж угаасаа л тийм байсан юм шиг болж эхэллээ. Дугуй дүрсэнд орсон хүүхдүүдийг илэхэд амар болоод ч тэрүү багш нар илж тааж магтана гэж жигтэйхэн. Харин тэр дүрсэнд орж чадаагүй байгаа хүүхдүүдээ хялааж яасан удаан сурдаг, яасан тэнэг мулгуу, яасан сахилгагүй, яагаад ийм өөр байдгийм гэдэл муулж дуулна. Сүүлдээ бүр чи хизээч ийм дугуй болохгүй, тийм болохоор чи тэнэг мулгуу, нийгмийн шаар шавх руу болж өснө гэж дарамтлана. Дугуй дүрсэнд орж чадаагүй хүүхдүүд өөрсдийн бусдаас өөр төрсөндөө гутарч ямар нэгэн гэмт хэрэг хийсэн мэт өөрсдийн төрсөн байдалтай гутарч эхэлнэ. Харин дугуй болсон хүүхдүүд хамаг сайн сайхныг хүртэж, хичээл номондоо онц гарцгааж, элдв хурал зөвлгөөн дээр үг хэлж, төвөөс ирсэн дарга нартаа уулзна, гар барина. Гүй тэгээд баяр ёслолоор тэдэл бэлэг авч, цуслан лагерт явж амарцгаана. Эдгээр ердөө л дугуй болсон хүүхдүүд. Харин манай гол дүрийн баатар гурвалжин хүү болон дугуй болоогүй бусад хүүхдүүд тэдний ардна. Хичнээн тэднээс олуулаач тэд дуугүй өөрсдөө гэмшсээр. Сүүлдээ тэднийг хотоос ирсэн шалгалтаар яваа улсад сургуулийн концерт шинэ жилийн үеэр бусдад харуулахаас ичиж нуудаг боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр дугуй багш нар манай сургуулийн бүх хүүхэд дугуй болсон өндөр амжилтаар бид энэ сурлагын жилээ өдөж байна гэж гал халуунаар цог жавхлантайгаар уншиж байна. Хотоос ирдэг дарга нар шалгалтын хүмүүс бүр төрхтөө дугуй байсан юм уу гэмээр дугуй. Тэд сургуулийн ард твэг тоглож, бусдаас нуугдан зогсох гурвалжин болон дугуй болж чадаагүй бусад хэлбэрийн хүүхдүүд тэдний найз нарыг олж хараагүй. Гурвалжин хүүг гэртээ харин дугуй болох даалгавраа хийж чадахгүй байхад аав ээж нь нэмж дарамтлаа. Айлын хүүхдүүд тийм сайхан дугуй болчиход байхад манай энэ гэж яахаараа ийм байдаг байна. Тэр хиний охиныг хар. Дугуй хичнээн гоё хэлбэртэй байна. Тэгэхэд чи өөрийгөө хар да. Тэгвэл чи тэдний хүүхдээр ямар сайхан дугуй байна. Ингэж дарамтлах боллоо. Гурвалжин хүүд сонголт байхгүй аль болох дугуй болж өөрийн өнцгүүдээ мүлээлгэхийг хүсэж мөрөөдөж зүүдлэх болсон гэнэ. Нэгдүгээр ангид орохдоо анх байсан дур хүсэл, мөрөөдөл ор мөргүй алга болж гинэ. Одоо бол сургуульдаа явахыг ч хүсдэггүй. Сургууль тэрэнд зүгээр л нэг там шиг санагдах болж
Сургууль нураасаа гэдэг дуу амандаа хэлж ханцуу шамлан явдаг боллоо. Хүүхдүүд сургуулаа төгсөх ортож байгаач дугуй болон бусад гэж хүүхдүүд хоорондоо ялгарх боллоо. Тэрнийг сургуулийн дугуй багш нар улам дэврээж дугуй хүүхдүүдээ та бүхэн тэр олон өнцгтэй хүүхдүүдтэй нийлж болохгүй шүү. Тэд нарын энэ сайхан дугуй хэлбэрийг өөсөвтэй болгож дугуй хэлбэрийг чинь алдагдуулна гэж захина. Хүүхдүүд сургуулаа төгсөж дээд сургуульд орох элсэлтийн шалгалт өгөхөд асуулт хариултууд нь хэрхэн дугуй байх вэ? Манай зууны хамгийн алдартай дугуй улс. Дугуй хэлбэр бусдаас илүү юу гэсэн хэдхэн асуултууд байх бөгөөд энэ бүгдийг гурвалжин, дөрвөлжин гээд ямар нэг хэлбэртэй хүүхдүүд хизээч ойлгож хариулж чадахгүй юм. Ийм болохоор зөвхөн дугуй хүүхдүүд сургуульд орно. Гэхдээ амьдрал дээр гараад өөрийнхөө байж чадсан гурвалжин, дөрвөлжин хүүхдүүд илүү амжилт гаргаж өөрийгөө эвдэж бусдынхаар байсан дугуй хүүхдүүд нэг насаараа хэн нэгэн намайг өөрчлөөд өдөрдаасаа гэж явсаар баг сургуулийн багш болж бусдын хүүхдийг өөрсөд чигээ дугуй болгох аяндаа ханцуу шамлан орцгойдог юм. Уг нь манай Монгол шиг хэдхэн хүүхэдтэй улс хүүхэд бүрээ өөрсдийнх нь чаддаг юмар хөгжүүлээд заагаад явчихвал болохгүй юм хаа байх вэ? Бидний хүүхдүүд өөрсдийнхөө сонирхсон чаддаг авьяастай тэрл салбар чиглэлээр аз жаргалтай сурдаг байх боломж байж байна штэ. Луу ган төмөр амар жаргал нараар төлөөлүүлэн өр хүүхдээ дарамттай биш орчин сургамаар байна. Нийт Монгол хүүхдийн төлөө эдгээр залуусыг сонгож хүүхдүүдийнхээ төлөө заа гэж хэлэх цаг нэгэнд болжээ. Дугуй бол чадаагүй харандаа.